あの大空に届くまで Тэгээд логикомны нүүр хөдөлгөөр нь өөрсдийнхөө блог руу орно. За тэгээд дараад нь layout гэдэг хэсэг рүү ороод энэ pavilion гэж байна. Энэ pavilion гэдэг нь болохоор энэ дээр гарч байгаа энэ B гэсэн логог өөр өснөрөө өөрчлөх боломж өгдөг. Тэгэхээр логогоо олох хэрэгтэй. Энэ pavilion-ыг оруулъя. Болгоод хэмжээг нь багасгах юм ч юм уу бадаг. Тэгээд энэ дээр edit choose file гэдэг рүү ороод өөрийнхөө лого оруулж. Тэгээд орсон бод save дараад микснээр таны блог pavilion руу дээдлэн сүнжиж байгаа юм. Юм яаж мэдгүй pavilion өөрчлөгдөхгүй байвал та нэг 5-аас 6 цагийн дараа үзэхэд солигдсон байдаг.